За эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. NTV телевиз Монголын үндэсний бүхий холбоотой 3 жилийн турш үзэгч та бүхэнд Монгол бүхий өргөн зохион байгуулагдж байгаа бүхий л одоо үе шатны зохион байгуулалтыг барилдаануудыг шууд дамжуулан үзүүлж байгаа. За энэ намрын хувьд сумын цолтой болон залуу хүүхдүүдийн барилдааны нээлтийн барилдаа өнгөрсөн амралтын өдөр одоо зохион байгуулагдсан ийм үйл явдал болж өнгөрлөө. Ингээд үзэгч та бүхэндээ мягмар гариг бүр яг одоо цагтаа бүхий өрөөнөөс бүхий өрөө нэвтрүүлгийн 2 дахь улирлын 2 дахь дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн нэвтрүүлгийг хуламжлалсаар хамтран хөтлөгч үндэсний бүхий улсын тайлбарлагч Наранбаатар ах маань студид хүрэлцэн ирсэн байна. За Монгол улсын гавьяа тасгалжуулагч Монгол улсын начин Бүдээ Озрын Адиэх ах маань зочноор хүрэлцэн иржээ. За мөн одоо сумын цолтой бүхчүүдийн барилдаанд 7 жил бас сайхан зодоглож, зүүнийг магнаалж, нэг төрүүж, нэг үзүүрж олонтой шүгэрсэн энэ жилийн Өмнөгов аймгийн Баяр наадмын үзүүр бүх Шинэхэн аймгийн за Бат Эрдэнэ маань студид ирсэн байна. За сайхан намарч гэнэ үү та хэд. Сайхан байна. За одоо энэ амралтын өдөр сумын цолтой хүүхдүүдийн барилдаан болохоос гаднаас нэвтрүүлэх хийхэд ярихад нөгөө багийн барилдаан буюу үндэсний алтан цомын барилдааны талаарх мэдээллийг үндэсний бүхий холбоо маань бас аль биесний хуудасд оруулсан байсан. Энэний талаарх мэдээлэл ер нь манайхан дээр байна. За яг тодорхойч мэдэх юм бол ер нь нэг өөрчлөсөн байдлаар нэг өөрчлөсөн журам тавигдсан шүү дээ. 8 баг оролцсон аа. Тэгээ үндэсний компаниуд оролцсон. Баажигны хувьд өмнөхөөс бас нэг 2 дахин жилүү болчих юм уу та тий. Тэгээд бүхийн бүр наривчилсан тэр журмууд нь бол гараагүй юм шиг үлээ тий. 8 баг тойргоор барилдана. Хуучин шиг нэг 32 бүх 30 баг бол барилдахгүй. За тэгээ нэг багийн гишүүдийн тоог л бас олон сонирхож байгаа юм байгаль биш үлээ л тий. Тэгээ утгахгүйс 10 сар гаргаад наривчилсан нөгөө журмынхын дэлгэрэнгүй юм танилцуулагдах байгаа тий. Одоо алтан цомын барилдаан бол 2 жил зохион байгуулагдахад аймаг дүүргүүд оролцсон. За үндсэндээ яг Шигшээ 8 гэх юм бол Шигшээ 8-ын 2 жилд 5-6 баг нь бол солигдоогүй шүү дээ. Тэгэхээр лиг болоход клубын түвшинд эсвэл аймагаараа барилдах хоёрын аль нь илүү урт хугацаатай илүү өрсөлдөөнтэй болох бол гэсэн бодлоо. За тэгээ ер нь бол хамгийн ихэнд бодох юм бол ер нь эрт дуусах стил юм шиг л шүү дээ. Их урт хугацаа бас хэцүү үү. 5 сар болох 6 сар болох юм бол тэгэл үндэсний их баяр наадам гэдэг чинь өөрөө бүх хүний хувьд бол ямар ч тэмцээнтэй зөөрлөх хэрэггүй том зүйл юм билээ л дээ. Тэгэхээр бол аль болох эрт дуусах тусмал үнцэнтэй лиг болох байлгүй тийм ээ. Тэгэл ер нь 4 сар гараад 4 сараас хойш болохоор л бүгчүүч нөгөө улсын баяр наадам ойртон бэлтгэх сургуульд өөр болно. Улсын баяр наадамдаа сайн барилдах нь илүү тэргүүн тавигддаг эхэлт юм шиг л. Тэгэхээр бол ер нь аль болох эрт дуусах тэр бус журам юм нь бол сайн мэдхгүй. Сүүлийн эхний жилийн алтан зам ямар байлаа, дараа жилийн алтан зам ямар байлаа ингээд бодоход бол ганц л зарчим дээр эрт дуусгал юм шиг. Би бол тэгж л бодсон. Адиэх хөөх шүү. За түрүү алтан цом чи 2 удаа зохион байгуулагдсан. Аймаг дүүрэг гээд энэ удаа бол одоо миний авсан мэдээлэлээр 8 баг, 1 баг 7 хүнтэй, гарааны 5, замын сэлгээний 2 бүхтэйгээд 1 баг 7 хүнтэй орох юм байна. За нэг аймагаас одоо дангаараа баг үрдүүлээд ордог байсан бол одоо ерөнхийд нь 1-ээс 80 хүртэл чансаа тогтоогод. Тэгээд инженеэр бол 1-ээс 8 хүртэл байгаа хүмүүс нь зоноо толгоолно. За 9-ээс 16 нь одоо мөн ялгаа байхгүй 1-2 дугаар зав 800-д хуваагдаад 16-аас хойшоо 23 ч байдаг юм уу те. Ингээд хуваагдаад явах юм байна. Их тэнцвэрхэн хуваана гэсэн үг. Нэг талаас яг тэнцвэрхэн, нөгөө талаас маш өрсөлдөөнтэй. Аймагаас холилдож орох нь шүү дээ. Гэж орох юм байна гэж. Нэг юм мэдээ байгаа. Нөгөөх нь болохоор бага бүрдүүлээд тухайн мөнгө гаргаж байгаа одоо компаниуд бас өөрсдийнхөө дэмждэг ийм бүхчүүдээр бас бага бүрдүүлж болох юм болов гэсэн ийм 2 хувилбар яригадаад байна гэж би бол тэгж ойлгосон. Тэгэхээр одоо би жишээлбэл нэг баг бүрдүүлэх юм бол заанаас тэрийг авъя, харцгаас, начингаас, аймгийн арслангаас гэл ингээд сонголтоо хийх юм байл. Тэгвэл тэр нь бол чансаанд орсон бүхчүүдээс сонгох. Тэнцвүүхэн байхаар мэдээж эхний 8 юм уу 16-аас 3 хүн сонгож лав болохгүй шүү дээ, тийм ээ. Эхний 16-аас
За 8-аас гэж үү. Эхний 8 хүнээс би энэ 8-ыг авна гэж бол лав болохгүй шүү. Эхний 8-аас 1 хүн, дараагийн 8-аас 1, 3 дахь 8-аас гэл ингэж явах юм байна. Тэгэхээр их тэнцүү хүн болох юм байна гэсэн. Одоогоор бол тийм мэдээлэлтэй байна. Тэгээ эцсийн дүн гараагүй тэрийг бол нөгөө мөнгөө босгож байгаа компаниуд чинь хөрөнгө мөнгө оруулж байгаа юм чинь тодорхой хэмжээний бас их шаардлагатай байна шүү дээ. Тэгэл их л сонирхолтой болох нь дээ. Дээр нь Набагийн хэлж байгаа тэр 6 сарыг тулгаж сүүлийн шатаа явуулдаг бол нааш нь жахан татах 2 жилийн туршлагатай байна шүү дээ. Юм чинь дандаа эхэлж байхдаа бол тодорхой хэмжээний алдаа гардаг учраас 4 сард нь татаад дуусгах. Яг бол багууд цөөрцөн тийм болцоо бол байгаа учраас. Ийм л юм бодогдож байна. За үзэгчдийн хувьд бол бас нэлээ хүлээлт үүсгэсэн ийм бол мэдээллийн ихний бас нэг юм хэсэг үл гарч байгаа. Одоо энэ цаг үед эд барилж байгаа шинэхэн зааны хувьд эдэл дээр бас хараад уг нь аймагаас ордог байхад ингээ аймагийн заанаас дээш орно гэж байна тий. Тэгээ одоо яг аймагийн зам болсон ч ямар ч гэсэн орхоо болсон юм шиг л байна. Тэг чансантал сайн багтахгүй бол тэгэл ямар ч их гоё барилдаан болдог. Алтан цомын барилдаан ингээ би үзээ хараад байхад ер нь барилдаа алгасах үздэг л хардаг л байсан. Тэгээд барилдсан улсуудын барилдаа илүү гоё задарч илүү гоё хөгжөөлөөс. Би Арангаа Сүхбат цааны гэлийг харж байсан. Алтан цомд орж эхлэхээс өмнөөс араа тийм гоё чөлөөтэй гоё барилдахгүй байсан. Тэгэл алтан цомын барилдаа эхэлснээс хойш тэгэл ер нь янз бүрийн гоё барилдаа эхэлсэн ш. Тэгэл одоо ингээл харахад их сургалтын сайхан барилдаан байна л гэж бодоод байгаа. Дандаа томчуулаад тэр барилдаанаас бас их олон юм мэдэж сурч авч сайжирч байгаа хань бөгчөөд. За алтан цомын талаар ерөөхдөө яг бид бүхний мэдж байгаа мэдээллүүд бол ийм байна. За энэ одоо өнөөдрийн нэвтрүүлэгт маань бас шинээр зочноор орж ирсэн энэ жилийн бас аймгийн за Батгуугийн Бат Эрдэнэ маань сумын цолтой хөгчүүдийн барилдаанд бас яаж барилж ирсэн байна. Ачныхаа зааныхаа талаар бас хэдүүлээ. Хамтдаа ярилцъя л да. Би 16 оноос хойш ер нь барилдаж эхлэв. Тэгэл нэг 2 жилийн дотор л ер нь сумын цааны зүүнээ малаа болцоосон. Тэгэл аймгийн цол авч чадахгүй бас нэг 7 жил шахуу удсан. Тэгээд Арангаа аймагт болсон Бүксэргийн наадмаар очиж барилдаж бас сайхан томчуулын нутагт очиж бас цэргийн нач ингээ сайхан цол авсан. Тэ. Тэгээд сумын цааныхаа барилдаанд нэг төрүүлж нэг үзүүрлэж нэг 10 орчим шиг хүрсэн баг. Тэгээд анх үзүүрлэхдээ бол улсын арцгааг найстайгаан барилдаал одоо адиа өгшөөш нэг л амархан болчмоор төрүүлчмээр дэвсэг санагдаад байсан. Тэгэл яах ихэн зураг бол гарч чаал унччихлээсээ. Тэгээд тухайн үед айгу харамсчлээс одоо бодоход үнэхээр сайн хүндэл унсан байж л гэж бодод байна шүү дээ. Улсын харцаа болцсон. Тий одоо улсын үнэн зөрөгт харцаа болцсон сайхан барилдаж байна. Түлд төрүүлэхдээ болохоор хинтийн борч гээд аймгийн начин залуутай барилдаж төрүүлж ирсэн. Тэгээд төрүүлэх өдөрс тэгээд бас араа өөрөл байх шиг л байсан ш. Тэгэл эд одоо Бат Эрдэнэ зам манаас сумын зам багтаа зүүнийг магнаалаад явж хахад манлагаас бас нэлээд олон зам байсан баха тий. Тэр үед манлаа сумаас уу? тий манлаа сумаас ч одоо тэгэл палмаас өөр хүн байсан юм бэл. баяр тогтох ах байсан. Баяр тогтох сайн байсан баха. Баяр тогтох тийм. Тий. Тэгэн баяр тогтох. Манай хүчний. Тэр анх аваргын зааланд дүр төлж лөө. Би юу? Тий. Үгүй шүү дээ 18 оны 1 сард нөгөө Манбэрийн хамгийн сүүл төрүүлдэг 4 нүгэлцсэн дээ. 4 төлдсөн. Тэгээд авраг дээр болсон барилдаанд 8 төлдөжсэн. 8 төлдсөн юм байна тий. Цэрэн бунцэг Арангаа. Тий тэр 4 төлдөжсэн. Тэр залаан гата 4 төлдөжсэн. Тий сүүлд Ёндогийн гантлаа бас нэг хайцсандаа их шиг төлдөгт нь. Намаагүй. Тий. Текст гэсэн хамтлагч намайг ганц алгатаа болгоцсон шүү дээ. Нэг том гар нүүрэн дээр их шиг болсон ч тэгээд бүксөрөө сочж байсан. Сумын заануудад бас ингээд олон жил барилдаа зүүнийг магнаалаад ер нь одоо дээшээ ингэж шахаж барилдаж жаад аймаг цэргийн цол руу ороод нөгөө яг өөрийнхөө олон жил барилдсан английн барилдаанаа ер нь харах тийм. Гоё штэ тэгэл бас олон сайхан залуучуудын зүүн дээр байж тэл гэж боддтой. Тэгэл одоо ингээд барилдаа үзэхэд сумын зааны барилдаас ямар гоё хурдан болж байна. Яах ихэн зураг бол ерөөсөө саяны барилдаан бол ерөөсөө маш хурдан шүү. 5-5-наас хойш нэг бэлтгэл тарчаа яг барилдаа үз. Тэгээд гараал дуусаад ерөөсөө янзын хурдан болсон. Тэр Арангаанд тэр солгоо залуу хөө ямар гоё барилдтай юм бэ те. Аргагүй бүхий ундрахтай нутаг. Тэг удамтай ачаа те. Баагууч бас тэгээ зүүнний магнаагаас гадна бас их тийм сонин зүүнний магнаа байлаа л та бас нэг юм
олон төрүүлчээд юм уу эрт сумын заа авсан хүмүүс үүнийг магнит гэлэн тий. Тэгээ 23 онд Өмнөгөө аймгийн Баяр наадамд 5-ын даваанд палантайгаа тунаад унтсан байсан. Тэгээ би тэр үед яг нөгөө манай хулд сумын 100 жилийн явуулаад зохион байгуулалтанд нь хүчээр намайг одоо томилоод чи одоо мөнгөний зохион байгууллаа гэдэг ингээ орхисон. Тэгээ одоо тэр чи бас зохион байгуулчаас адармаатай шүү дээ. Нөгөө бүх маань ямар болох вэ? Бүх янз янзын асуудалтай болчих вэ? Тэгээ тэр болгон дээр зохион байгуулагч хүн чинь тэгээд зарим хүнийг өөрж авчирж болно тийм ээ. Барилдуулж болно. Тэгээ би баг 7 төрүүлсэн байсан юм уу та? Сум тий. 6 төрүүлсэн. Тэгээд би дараагийн төрөөгөө манай суманд ирж аваарай. Тэгээд ахын одоо сумын Баяр наадмын одоо бүх зохион байгуулалт юмд нь оролцож байгаа гэд нөгөө тунсан дараа нэг тэгээд хэлчихгүй уцаар яриад. Тэгээд тэр чинь яг хөр нөгөө талбай дээр эдэн хүн гарч ирээд одоо нэг 3-90 бүндэртэй зан орж ирэл нэг залуу хөх зүтгүүлчвэл би талбайн гаднаас нөлөөлөх ямар ч боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр нөгөө 100 жилийн аврахын тулд би ч одоо нэгдүгээр ирэм сайтай өнөд хэрэгтэй тийм үү? Ирэм сайтай өнөх хэрэгтэй. Хоёрдугаарт бас нэг тэгээд энийг нэг дэмжих гээд байгаа маа гэхэд бас нэг өөр өөрө барилдчдаг хүн хэрэгтэй байна тийм ээ. А гуравдугаарт тэгээд ирэм сайтай мөртлөө тэр хэмжээндээ сайхан чадвартай барилддаг хүн хэмбэл гэдэг юм болно шүү дээ. Тэгээ энэ гурван шаардлагыг ер нь бүгдийг нь нийцүүл биелүүлж байгаа юм тэгэл өмнөгөө манлай онл юм байна да гэж бодож. Тэгээ өөрж барилдаад 6 төрүүлсэн байсан чинь одоо энэ эдний аймдаа Намжлын Батарт нэгээд өөрөнгөө санти одоо сайн барилдаж байна да. Өргөнд одоо барилдаал бас байна. Энэ Намжлын Батарт нь 7 төрлөө өмнө гарчихсан. Намжлын Батарт нь зүүнд, Батхүүгийн Батарт нь баруунд гараад. Тэгээ манай сумын 64 цолуулах барилдааныг би өөрөө зохион байгуулж хийгээд. Тэгээ Батхүүгийн Батарт нь маань чигээрээ яг төрүүлээд. Ховдын Гончигсүрэнгийн моцгийг хажуур төрүүлж байсан. Тэгээ одоо энэ тэнд сумын заануудын барилдаа, сумын цолуулах барилдаа 100 жилийн өмнө ирэх болж байгаа харагддаг. Тэгээд явж ижил манай сумын ойл их чансан өндөртэй мундаг эрэмбтэй хүмүүс барилдсан ийм сайхан барилдаан болсон юм байна гэж тэгээд хэлсэн ярьсандаа орч 7 төрөөх манай суманд бас дахид зүүнний магна болоод тэгээ нэг сарын дараа л юм уу да Арангаа аймагт очиж цэргийн ачин саланд орж тийм сайхан учруулс болж байлаа 23 тийм чойжил сүрэн үзүүлж байсан. Тий чойжил сүрэн үзээ Гончигсүрэнгийн боцог 4 төлдөж байсан юм тийм ээ. Тий Гончигсүрэнгийн тэр бацар хэд чойжил сүрэн дунс. Тийм юм тийм. Одоо манай аймаг арслаа. Тий энэ жил дундгой чойжоо сайн барилдаж байсан. За энэ жилийн Өмнөгөө аймгийн наадмын талаараас хариулт. Өмнөгөө аймгийн наадмын сайхан болсон. Тэгээд дүүтэйгээ үзүр төрөнд үлдсэн. Чи 3-ын даваанд нэг чөлөөтийн сумын язар гал манай аймгийн залуу тэрийг аваад 4-ын даваанд аймгийн урт зарсан эдийнхөө хата барилдаад тэгээд 5-ын даваанд аймгийн Арсан Амгаланбаатар хатгаан барилдаад 6-гийн даваанд Завхан аймгийн Арсан Болдбаатар хата барилдаад генерал болдохтой харилтаа. Би тэр чинь бас өвөл хамт хагалгаанд орж байсан юм лээ. За тэгээд барилдаж явахдаа яалтгүй нэг хоёр би ч бас хөл муу байсан. Тэгээд болдаахын чулуусаараа сайжрааг өссөн. Тэгээд тэр барилдаан ч өрөөсөө сэрүүгөөс идэгдэхгүй золгож л болж таарах байхаа гээл тэгэл мөлийн хэд золгож байгаа л тэгэл нэг унцгаал явах шиг байсан. Тэгэл дэвжээ түснэ гэдэг л тэр ухаал гэж бодсон шүү дээ. Тэгээд яалтгүй надаас өндөр болохоор тэгэл шүдгнаас мөргөөл явхад л тэгэл яалтгүй унчих гээд байхад нэг араас нэг юм түшээд байх шиг болол тэгэл тэгж үлдсээр гал тэгэл нэг азайцсан тараал давсан тэгэл үзүр төрөнд дүүтэйгээ барилдсан тэгээд манай дүүч бас жоохон бэртэлтэй байсан тэгээд тэгэл манай дүү төрүүлсээ харсан болсон тэгээд тийм бол наадам өнгөрөөгөө сая нэг цолныхаа наар наадам ийгээж бид тэр суманда хамт хийсэн тэгээд сая ирээд бас удааг байна. Үзүр төрөнд яга үнссэн бэ гэдгийг асуугаа юм. Тэгэл одоо төдийгөөс өдөө хүртэл одоо дүүтэйгээ сайхан хамт яваад ирсэн тэгэл энэ улсын зул аваараа гэж ерөөсөн тэгэл заахаал гэсэн. Тэгэл манай хүн жоохон бэртэлтэй гар хурууноос бүр нэлээд том сундаж адамтай барилж захтаа л гараан тулаад их шог нэлээд тий хавдагцсан бас нэлээд том өхнөц болцоосон тэгээд тэгэхээр хөдөлмөрч мундаг үнэлтэй манайд тэгэл 4 насны зэрэгтэй хоёр тий тэгэл одоо улсын зул авах хол гэж л дүгэн бодож харж явдаг шүү дээ. Авах л гэдэг. Олон ч хүн хүлээж харж байгаа хта тэгээд их гоё дахимаа өгж явж байгаа тэр нэг бичлэг явж ирсэн тийм өмнө наадам боллоо. Тэгвэл үнэхээр гоё. Тэр чи бас нэг гэрт бас удаан амьдэрсэн. Манай хүн чи мянган бүхий манлаа болохдоо манад битэр хамт амьдэрдэг байлаа. Аймгийн зам болохдоо манад хамт амьдэрдэг байлаа. Тэгээ аймгийн зам болсныхаа өвөл 12 сард байранд ороод манай өрх тус гаралсан да. Тэгээ тэр болтлоо л битэр чиг хамт амьдраад зам болохдоо бас 5 дээр тунаад хамт бие халааж гарч байгаа бичлэг бас өгдөг тий. Тэгээ балмагч угаасаа тэгээд
давж үзээгүй шүү дээ. Тэгэл ерөөсөн дандаа л ундгээ тэгэл хамт байхад тэгээд телефон дээр хүртэл ундсан байдаг лээ. Нэг клипэнд хамт тоглосоо тэгээд яалтгүй л бас унж таарсан шүү дээ. Тэгээд манай энэ бүхчүүд дээр байсаал ер нь 60-аад оноос л нэг найз бүхчүүд нэг гэрт нэг байранд хамт их амьдарчээс ингээд баян муухгүй давгсраа харсан хоёр энэ 1-р 10 жилийн хажууд хамт нэг гэрт байсан гэж байна шүү. Гэрт байсан гэдэг юм бүр тийм ээ. Гэрт. 1-р 10 жилийн зүүн тал гэхээр одоо Сэлүүхэн байсан билгүй тэр үед. Тэнд Монгол гэрт амьдарч байсан. Давг харсан тэр. Тэгээ бүхчүүд их ирдэг барьдаг гэл. За тэгээ одоо хин Ботмог цаан даваа утар хэрэг бас тэгж ирдэг баг шүү. Найзууд багтаа их цог. Тийм жишээх олон байгаа. Тийм. Хамт үлдгэлээ хийдэг. Тийм байна да. Тэр утгаараа Палмын хоёр тэгвэл нэг гэртэл тэгэл тонтой гэрт толгоо Хаваатай хошоо холбоны гэдэг шиг байсан юм шүү. Тийм. Тэр ойрхон байсан. Халуун их хөдөлмөрч залуу биз? Хөдөлмөрч удууш. Бид нэр чинь ингээл хамт байж байгаа л манай хажуурын тэгэл 0 руу явах гээд харахад нэг харахад лаас ууцсан. Ерөөсөө тэгээ зүгээр байхгүй. Нэг ингээл харахад нэг юм бичээ байж байгаа. Яв байж байгаа хэрэг тэмдэглэл хөдлөөд байх. Тэгээ дахиад ахаа нэг юм яаж байгаа хэрэг нэг чойн юм шүлгэж ээжлэх гэх. Тэгэл ерөөсөө тэгэл нэг үл эрзэн татал зогсож нэг утас ухаад нэг сууж явах нэг тийм нэг чөлөөтөө ер нь байхгүй ш тэгэл. Тийм үү. Тийм шүү дээ амар полмочин зүгээр бурхан маань. Тэгээ нэг өдөр ороод бас нэг утас ухаа байж нэг харсан чи. Тэгсэн чинь аас утас ухаас хашаа тэгээ. Тийм л шүү дээ тэгэл үнэхээр хөдөлмөр үнийг бүтээнэ гэж тэгэл анх цагааднаас ирсэн гэл манай багш дээр иржээсэ. Нэг тийм нуруу шүрмс орой гэсэн нэг тийм хөхөд ирсэн тэгэл. Үнэхээр л хөдөлмөрлөл зоргуул энэ биеийг бас өөрчилж чадаж байна тэгэл. Одоо тэгэл энэ ч одоо бүх үздэг хүн болгол таньдаг болсон байна шүү дээ. Алмаа л гэдэг. Тий, одоо нэг 2000 оны луутнуудын бас нэлээд дээгүр эхний 5 дотор байна одоо Сүхбатцан, Магна гэж явах. Тий, Магнач орн, Дармажинцсан начин. Тэгэл Палам өөр залуучууд байгаа. Энэ гурав чи нэг барилдаан дээр цовруулаад бас нэг бэртгэээс өмнө нэг сайхан барилдсан шүү дээ, тий. Лусад яа гэж байгаа тийм. Лусад яагаад үнэхээр хөдөлмөрч гэж ярьдаг юм байл. Тэгээ энэ нэвтрүүлгийн чинь бас нэг ач холбогдол нь бол нөгөө бусдаа өсвөр залуу хүүхдүүдэд бас нэг сургалт тэгээд одоо сэтэл өгнө шүү дээ тийм ээ. Тэгэхээр Палмын тухайсаа манай Батэрд нь их сайхан ярьлаа. Утас ухаа зүгээр суусан ч гэсэн аас сууж идэг гэдэг. Энэ өгөөж нэвтрүүлгийн гол үр дүн надад энэ юм да. Ангач тэгэл би ч загнаал сунаалгаал гівтер чин гэртээ төрнөхтэй тэгэл чи сунаж чадахгүй нэг ал загнадаг байсан. Сүүлээрээ би явахаа болоод Палмаа намайг ахаа та яага явахгүйгаа байлгээд тийм л болсон шүү дээ тэгэл. 1000 сумын зан төрүүлэхээс өмнө тэгэл чи 1000 сумын зан төрүүлэхээр байна. Ерөөсөө би бол чамааг л төрүүлнэ гэж бодож байна гэл тэгэл. Таал төрүүлнэ би яаж орох вэ таахаа гэл. Үгүй нэрэн гэл тэгэхэд л тэгэл өглөө уйлаа гэрээс гарахдаа манай нэг 20 яг шүлийгээ тавьцсан уйл хавааж ичээл. За чи алтан цомын ав ах нь мөнгөн цомын сайн л авах юм байна гэж гарсан. Тэгэл би 8 дүүлдэж унаал Палмаа төрүүлж ястэй. Төрнүкийг бол бас л ойлуулна үз. Палмаа ер нь сайн төрнүк олсон дүнхээр сайн шүү. Тэр хоёр гар бол бас онцгой шүү. Best Boarding-ийн барилдаанд чинь нэг үзүүлбэрт Палам төрүүлсэн цомын бүх бүхэлдээ барилдааны нэг хөрхөн юм байсан шүү дээ. Төрүүлсэн дээ. Төрүүлсэн. Тэр чинь бүхий холбоо бүхий өргөний тэр олс чир нь 20 м шахав. Тэр өндөр болсон. Бадан дөржигтэй их ойрхон ирсэн шүү те. Сүхбаатарын бадмаа. Олсонд нь тасархай явцал та тий. Тэр нэг элс өргөдөг дээр бас айгүй урд явагдсан шүү те. Тийм баг. Ер нь тэгээд бүх таал хамаагүй л хурдан байгаа даа гэсэн шүү. Физикский гэж ярьдаг шүү дээ. Тийм ээ нэг би ерөнхий хөгжил их сайтай. Тэр тэсвэр бас үнэхээр мундаг л да. Тэр Батлангийн тэр том заал байж хахад даш хүрүү богш ингээл голоор нь явал ингээл нэг би ялалтын дасгалууд хийлгэж тэн дээр ерөөсөө тэгэл галуун цуугаар явах чи ерөөсөө усууд ингээ зөөлхий явж болгооч ингээл тойрох шиг болох төл ер нь дуусчихсан шүү дээ. Тэг манай хүчний бэлтгэлийн багшийн тэр ажиллагаанууд чинь бас л нэг үнэхээр л амар штэ тэгтэл тэн дээр ерөөсөө бид хэдчихсэн мэлээл мяар дуусахад Палмаа бол ер нь ямарваа нэг юм дээр нэг яа юм аа тийм ер нь ямар ч тийм байхгүй шүү ерөөсөө. Тэгэхээр л нэг өөр л үнэлтэй. Тэр тэсвэр төвчээр тэр өөрийгөө бэлтгэлдээ зориулж байгаа тэр хичээл зүтгэл бас үнээс өөр ш.
За тэгвэл 90 хэдх барилдаанд нь төрүүлсэн, дүүн 100 дахь барилдаанд төрүүлсэн, сумын зааны барилдаануудыг бас нэг үе ингэж өнгөлж барилдсан залуучууд маань энэ жил Өмнөг аймгийн наадмын үзүр төрөнд үлдсэн ийм сайхан үйл явдал болсон. За тэгвэл одоо нэвтрүүлгийн 2 дахь хэсэгт энэ оны энэ улирлын одоо нээлтийн барилдааны талаар ярилцъя тийм ээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Mobicom корпорац энгийнийг ухаалгаар. Хуримтлалтай Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. За нэг доктор Чимиг мөрсрөнгөч өөрөө нээж өгүүлсэн юм байна те. Бачрет юм байна те. 94 оны сумын заануудын чуулга барилдаан гэж улсын байр наадамд ер нь 1024 мөх барилдуулах зорилго тавиад тэгээд сум болгоноос бас нэг 2 сумын зан ирнэ гэдэг. Тэгээд нэг 600 гаруй хүн ирвэл 1024 мөх барилдуулчихна гэсэн чинь 136 хүн ирсэн гэл. Тэгээд 136 хүнийг тойргоор барилдуулаад тэгээд 64-ийг үл тэгээд 64 бөгчөж барилдуулаад дуусгаад. Тэгэхэд одоо энэ мегморсрон дөрүүлж Цэдвживийн их чиргал гэдэг баха. Дарамтын халахгүй аймгийн алдарт байж аймгийн зан. Тэр их чиргал үзүүлж байсан юм байлээ. За энэ ган төмрийн баян мөх гэж булганы уран булгын сумын зан. Ард нь Хөхөөгийн бат сайхан Тэмээ өргөдөг Эрдэнэ 2 гэдэг 14-т орж ирж байгаа. Өмнөх 2 сумын зан нь бол нөгөө 2000 оноос өмнө 3 оны Баринатын хуулийн сумын зан болсон учраас оноороо ихэнд гараад тэгээ араас нь Баак зан бол одоо 14-т олчоод орж ирж байгаа. Хөхөө өргөнд урд нь гарч ирж байсан уу? Энэ баян мөхөнд рүү бүр гарч ирсэн. Энэ зүүнний магна? Зүүнний магна гарч ирсэн. Булганы цэлүүд. Барууны магна 14-т. Тэгээ 14-т. Хэдэн оны залуу юм одоо? Баак ч одоо хэд 91 байдаг. 89 гэдэг. 89 гэдэг баг тийм баг. 2007 юм уу? Хинтээ мөх улсын аварга болсон ч сайхан амжилт шүү. Хинтээ мөх улсын аварга та очиж байсан уу? Очижсэн. Тэр улсын аваргад 18 наснд юм уу очсон гэдэг үг шүү. За 9 өвгөө арцгаа авч ичижсэн гэдэг баха. Тэгээд бас 6-7-оор орцсон байт юм л шүү дээ. Цэргийн албанд очсон. Аян хонгорын нэг залуу байсан юм да өвөө дагуулж ичижсэн. Тэгээд тэр чинь энэ Тэмээ өргөдөг чинь тэр залуу тий. Саяны булганы залуу чинь бас булганы бол нас бол 70 оны юм байна. 75 байсан баг тий. Одоо бодож явах тийм биш. Тэмээ өргөдөг Эрдэнэ 2 чинь яг тэр үед өвөө аваад очичихсан яг халдсан толгойтой цэрэг бакалтай их бяртай яг тэр байна штэ. Би одоо харин таныг санаж магадгүй. Тэгсэн тэнд чи одоо би энэ Хөгчрөнгөр Батчулуун ган тулга гарцсан. Ган тулгахтай тэрээс одоо 90 оныхан байсан тийм ээ. Тэр барилдажсэн. Тэгэхэд нэр энэ Эрдэнэ 2 чинь 90 оны хүүхд юм Эрдэнэ 2 чинь. Тэр 89 90 оны л зал байхгүй. Энийг яг өвөө аваад очичихсан алдрын нэг юм зэрэг гэхийг үдүүхэн яг хэвэр тийм бэ. Янз янз. Одоогоос 16 жил юм. Тийм. Өнөөдөн тарагдж байна. Одоо баг нэг ногоон шууртай зэрэг байсан гэж. Хөх зодогт бакал өмссөн халдсан зэрэг. Аранга хүрэл шагаанаад гэж та үзээрэй яг энэ Эрдэнэ 2 мөн байсан. Хүрэл шагаа ч нэр очиж. Хүрэл шагаа шигшээд сүүлд үлдсэн гэдэг. Тийм. Тэгээ та тэр Эрдэнэ 2 баг мөндөө ийм бяртай зэрэг байгаа гэсэн шүү гэдээс. Үгүй шав. Тэгээ ерөөхдөө л орон нутг руу явцсан юм. Өнөөдөр сошиал дээр өөрийнх нь хөрхөө ярилцлага яваад байлаа шүү дээ. Тийм бил. 10 төрүүлчихэж байгаа. Тэгээ ер нь орон нутгтаа дахиад бас нэг хэд төрүүлчих гэсэн бодол байгаа. Ер нь тэгээд рекорд тогтооно гэсэн юм хэлж байсан шүү. Ер нь өөрөө тэгдэг юм байл. Хин чин хэд юм нөө Чулуунбаатар гоч. Чулуунбаатар гоч 15 баг л та. 15. Тэгээ энэ темгийн баяа явуулсан мэт гинэнгийн Чулуунбаатар гэдэг л Хансаг Чулуунбаатар гэдэг ч юм уу. Тэрийг эвдэнэ гэж үзэх юм байна тий. Тийм юм шиг байна. Наадам зөрж болоод байвал эвдэн л тий. Сумдын наадам нэг өдөр л хийж болоо тий. Одоо сумын наадамч зарим нь 9-нд болоо, зарим нь 17, зарим нь 11 нэг өдөр зарим нь хийчихэж байгаа үед бол бас боломжтой л байна. Хүн суварч болдог байх үед бол тий. Би 1 жил 3 төрүүлж байсан. Хоорондоо хол зайтай болдог гэсэн сумын наадамч нэг тэгэхэд тэгж байсан. Мантахад төрүүлээд байлаа тий. Тий. Хол төрүүлээ болдог. Энэ жил нөгөө манай Эв Монголын Доронтын 3 заглын Аримтиогийн дэмүүл 3 аваа хийсэн шүү. Доронтын 3 сумд. Усан шанс. Тий. Нэг сумын ачин цал Аримтэй байж байгаа 3 сумд
дараалан төрүүлэл. Яг 7 хоногийн зайтай Доронтын яваанууд чинь ингэж болоод цолоолохгүй төрүүл явуулсан байна тийм. 90 бол сүнх гэл дэшээ. Би энэ барилдааны зохиож байгаа ахынд очисон юм байна. Би хэнтийн бачрээтэд тэгж явахдаа очиж үзүүлжсэн. Энэ ахынд очиж хонж исэн юм байна. Одоо Одоо удсан чи Бас нэг санал гарч. тэр нэг модон байшин нэг хойшоогоо хангаад жоо толгой хэрэгчээд байх юм билээ. Тэгээд сумын төвс хойшоо явсан айсан нэг голын дэргээр яваал нэг ах нэг багийн баригадын дарга засаг мас гэдэггүй. Тиймэрхүү л баг. Тэгээд нэг эмнэлгийн бариг сумын төвийн баригадын эмнэлгийн байшин төлөө нэг бид очисон улсуудыг бүгднийг нэг хонжид гуцаалж байгаа хонолж ирсэн. Тэр ах мөн. Яг тэр ах мөн бай. Би одоо байшин байгаа шүү дээ. Тийм модтой газар. Амар гой газар байлаа. Сумынхаа төвөр гол мол урсаад. Орон гол. Тийм. Би чи ерөөсө гол уснаас их айн. Хаашаал харан тэгээд гол ус харагдаад. За, намрын нээлтбэр 127 дахь нийтээр 127 дахь барилдаа. 127 дахь барилдаа. Энэ барилдааны бас сая зүүн баруунд гарсан энэ сайхан бүхчүүдийн талаар бас бах маань багш нар маань ярьлаа. Одоо нийт тоомлох барилдаанаа бол сумын заанаа 5-ын давнаас эхлээд бичлэгээ үзээд ингээд яваа тийм ээ. 5 бол одоо тэг гоцлохгүй хийлэхгүй. Ер нь 5 яам авч явахад өсгөөгийн ирэм бих эвтэйгэн болоо явцал та. Энэ Монголын өсгөө хэрэг Төвөөрөмгийн Матсанбөрийн өсгөөгийн ирэм ер нь урд талын заанууд бол ерөнхийдөө бас жаахан тийм байна тийм. Унах магадaltaй ч болоо. Тэгээд ер нь 7-8-аас толгойлох хүн байна да гэж харагдаад байсан. Тайлбар дээр ч бас хэлсэн байгаа. Сэрик бол ч юм бас эрэмбтэй залуу байх шүү. Тэ Сэрик бол саруулыг аваад зүү итэд дагаж мушгүй болоо өмччихлээ. Няма өгний Идэр бат ч манай хинтийн бор өндрийн. Тэ бас аврах тойсон уу? Тэглгүй байх. Хинтийн дархан тэ Тэр үзүүрэлдэг залууч нөгөө нэг ямар бөхөргөнд улсын мөр нэг атгалтын нөгөө төхөөрөмжөөр хамгийн өндөр атгалтай өстэй. Тэр залуу мөн шүү дээ. 2 гар сайтай залуу. Бараг 80-д атгдаг л удаа. Сумын очин зултай. Тий. Айгуу сайн барилдаж бас шүгүрчээсэл та өргөнд. Одоо ганжид ночинг тавьж байгаа бох тийм ээ. Жод ночингийн шав. Барууны Монголын ах чинь лайв дээр миний үеийн хүн байна уу гэж гал. Баянгарын содон тарч байгаа. Тэгэл онгсон. Содон дөрж анхны шүгүү. Дөрж хоёр нь шүгрүүгүйсэн баха. Бас аваргал да. Дөрж ачаа. Содон дөрж ачаа одоо энэ манай нөгөө ярьж. Бямчлуу эднэр үеэсэн санагдаад байна. тийм. Энэ саруул эрдэнэ гэж нөгөө шуугуулад байгаа. Мондон цэрэнгийн дүүдээ. 17 гэсэн. Ер нь 2008 оны хүүхэд. Тэгээ нодны улсын наадамд 4 түлдээд улсын аваргын хүн бэлтгэл жаахан цөмөрч орж ирээд бас сонсондоо хүртэл барилдаж чадаагүй гэсэн. Тэгээд Бүхэн жилүүд барилдааны бэлтгэлийг л одоо хийж байгаа юм дэ. Энэ манай Дархан Сэлэнгийн Шурагийн Баян мөнх багш биш үү тийм ээ? Баянаахан шиг өстэй. Баян мөнхийг л одоо гарын шав. 92-т Азийн өвтэй гэсэн бэ. 92-оос л эхэлж барилдаад одоо 3 жил шахуу Баян мөнх дээр бэлтгэл хийж байгаа. Одоо бол чөлөөт хийж байгаа ийм хүүхэд. Наран тулгалнаан ингэж харагдаж байна шүү дээ. 3 удаагийн уран наран тулгал. Тих мөнх гэдэг юм аа манай Баянагийн клубыг чинь. Яг тий. Энэ гурванжингийн гүрний энд байдаг. Тэнд л одоо чөлөөт хийж. Барилдааны дараа тех мөнхийг ганц нэг зарчаарай гэдэг дуурч ирсэн шүү дээ. Тэгээд үе тэнгийн хүний барилдаж ирсэн. энэ их спортын бүхэн төрлөөр барилдах давхар бэлтгэл хийх ийм л одоо үр дүнтэй. За содном дөрж чинь болдын лам дөрж энэ тэр нэг ангида Амгийн чинь үү? Тий, мөнх хоёрын баасан дөрж 95 оныхан. Үнсээр их барилд гоё барилд гэнэ гэдэг хүүхд байдаг гэж лээ. Дундгой Маналживын Отхон бат гэдэг нэг Тий. давхар хамд өгөх байдаг шүү дээ. Аваргын хэдэн 16 оны төгсөлт юм уу? Шин залуучууд набо тайлбарласан их орж ирж юу? За бас яг зарим хүнийх нь нэр нь орж ирдгүү. Хараад идэм мөртлөө орж ирэхгүй ганц тохиолдол бас гарч илээ. Тэгээ гавдрын гамбаа Төрүүлдэг залуу байна тий алдрын. Тэ Ганбаатар улсын авраг хүн шүү дээ 16-аас. Энэ Отхон зойж иж энэ Аранган бөхөлтөй бас айхтар хөхтэй тэлгээд сая сумын зам болж орж ирээ гамбаг айдсан. Сая алдрын сумын барилдаан дээр төрүүлсэн гамбаач одоо 18 дахир хамгийн залуудаа төрүүлж байгаа. Тийм байх шүү. Тэ. Хортнуудыг хайцсан шүү дээ ер нь. Тэгсэн. Энэ дэлгэрдлээ гэдэг энэ жилийн цогтоо төрүүлдэг сумын зам. Тэгвэл шүүгэрж илэн тийм ээ. Тэ Дэмбэрлийн дэлгэрдлээ гэдэг Жамблын шиг бас гоё барилдан л да. 100 гарыг айдсан. Анхны шүүгэн. Тэ анхныгаа шүү. Өмнө залуу хөхөд 4 давж ирсэн юм шүү дээ. Оо. Энэ жил цогтоогийн наадамд нэлээд дөөлөн шогон болоодсэн тэгээд айхтар хүм төрүүлсэн байгаа маань. За нөгөө төрөө өгч байна.
За гасервик ч бас нэг иймэрхүү тогшин барилтаа бол хийгээл байдгийг. Энэ төвшин дүргээ чөлөө тус идэг тийм ээ. Тий. Цонхны тосонгийн золоо. Тосонгийн золоо захын дайны дэвжээ. Баатар бүрүү жаргал хоёроо. Өөрөнгөө. Бүрдний юм Баатар. Төвшин дүр ч одоо хэд барилттай. Чөлөөтэй. 97 92 97 барилт. Одоо 97-д орж байгаа. Юуны Нас баг ухаа. Цэрэнбаатарын цогт хоёр манай найзын шавил да. 2003 оны золоо. Мандахаа давж байна. Юурээс дан хөлд орсон юм байна. Тэ хөл ороод давхар хамаал. Барууныг л аваа болдоо явцсан. Үзүүр туун дээр зүүнийг авч хийсэн да. Дан баруун авч жагаад. Энэ баян мөхч нөгөө хин гам болтож байна шүү дээ сумны чинь. Хоёр төрөлтэй сумны чинь гам болтож одоо зүрсэн бүлдгээр дээш явж байгаа юм шүү дээ. За Нямагны өдөр бат гэдэг хүн чинь. Гоё шилжүүллээ шүү. Энэ шилжүүлэлтийг харуул сургалтыг ач холбогдолтой санитар шилжүүлж байгаа. Энэ буян тогтох Нортлекийг давж байгаа. Нортлек гэдэг одоо ТС оюутан 20 настай хүүхдүүдтэй тийм ээ. Алдрын хүүхд. Ороо хоёрчижсэн хоёул өгсөн дээрс. Дахиад өрсөн. Энэ Батлав гэд ховдын нэг юм залуу байлаа. Айгуу сайн барилдаг. Өсгөө аваа ийдсэн доо тэр. Олон дахин зөө хөлдөж байгаа тэгээд. Өндөр залуу тий. 87 8 байга болов. 90 дөхөн шүү өсгөө. Илүү дөхөх бах тий. 90 шахуу байгаа. Энэ өсгөө дундаг залуу энэ жил залуу бүхэн барилдаанд бас нэлээ эвгүй үндэ. Энэ шин Батлав гэд ховдын айхтар залуу байлаа тий. Ховдын зэргийн залуу гэсэн байна. Энэ аамыг мөрсөрөн байна. Явсан. Төрүүлсэн те нэг төрүүлсэн. Өөрөө өхөлдсөн юм шүү. Өөрөө өхөлдөж байгаа. Хоёр дараалал өхөлдөд гэр онсон юм. Мижидэлчин баруун нэг аваад нэг мөрсөрөн нэг төрүүтэй те. Чирийг тавдраа аваад чилгүүл. Дөрөвдөр таарч байсан. Дөрөвдөр таарсан юм. Нэг хайсан санагдаад байна те. Барилдаж байсан. Нилээ эрт нэг барилдаж байсан шинэ. Мөнгө таврах Бямбэрийн баяраа өгсөн шав. Энийг харж байсан. Ус аймгийн баруун туруу номыг Усан аймгийн цагаан хайрхан гэж. Цагаан хайрхны. Ер нь бол Эрдэнэтийн хүүхэд баг. Улаангом гэж бас хэсэг явдаг байсан. Мичтэр ч хөөрхөн нуруугаар нь тавьж байгаа нь бол энэ чөлөөтийн стил харагдаж шүү тийм ээ. 4 оноо авахын тулд зүгээр дан үндэсний өөхийнхэн бол заавал нуруугаар нь тавьхгүй. Энэ нар мандах өөрөнгөө самдаа гэдэг ихрээ залуу байдаг шүү дээ. Энэ бярдаа өргөцсөн чи хөлөөрөө яг ингэж чагтлаад байсан. Тэгээд сламер битээр гэж тохиолдсон л доо. Тэ. Энэ зөөл гэж итгэж ороод тэнцвэрээ авсан гол одоо шалтгаан бол баруун гараараа шуудаг болоод барьсан байна шүү дээ тийм ээ сондоо. Тэн дээр их сайн тэнцвэр авсан юм байна. Хавраад ташлам юм болов. Аранга шогүрдэг. Ташламын овгүйгээр их буруу зарласан байсан шүү. Тэрүүгээр суучлах байхгүй бол Галуудхай Ганбаатар гэж зарлаа гэсэн. Өсөжээд анхаа Наранбаатар хоёрын барилдаа байна. Нэгдэл клубын анх хоёр гээд бас их сайн байгаа шүү дээ. 21-т залуу шүү дээ энэ жил. Нөгөөх нь хэнтийн шижир Наранбаатар. Тий. Унжгон анх хоёр. За 50 даваа нэг юмрхүү бол шуурхай барилдаа болсон доо. 6-ын давч бүр богинохон болсон байл шүү дээ. Дэгш барьц гэсэн юм бол одоо байхгүй. Бараг гараагүй шүү. Тэгш барьц 1 2 дээр ганцнаа гарсан л гэж магадгүй. Усыг амралтын бай мөнгө хөрөлдөг багтал тэгш барьц. Ширнэ хоёр. Тэр хэрэглэр хэлдэг хахад. Ташлум Бямбаатар. Даваа болгоод байсан. Мига зэгэрдэл Ширнэ баяна хоёр таарч гарч бас хаалгадаг байсан. Энэ Дуланхүүгийн Бямбэрд нь баг тийм ээ. Тэ Батрын хамгаалах их сургуулийн Бямбэрд нь гэж. Алсын аварган бас хүрэлттэй. Бас мундаг барилдаа шүү. Чөлөөтөр манай нөгөө Бачаргал начин Буян живийн Бацрыг энэ төр бэлтгэл хийдэг дээ. Мам. Тий. 125 залуучуудын улсын аврагт ороод байдаг. Их тийм гараа сүрхий задгаад дайрдаг. Тэр нь бас хийвгүй. Гүн идрүүд дэшигээс ах үзчихвэл сайхан боломж байсан байх шүү дээ. Тий. Амаавал дээр нь гарцсан уу тий. Айлалтай би харж байгаавал хөрхөн хөл авдаг юм аа идрээ. Мөнхөтэй манд хоёр идрээ гэж одоо гараар орсон. Мандч одоо хэний үед төгсөж ирсэн юм.
Энэ Лавга Орхон баяр энэ хамт төгссөн 20 оны 98 оны залуу. Мегморсрон дэлгэрэлтийн барууныг авч байна. Чимбүтийн алтан гэрэл мандах хоёр. Би ер нь энэ үеэс ер нь мега л явчих гадаг юм болоо да. Өсгөө мега хоёр үлдэх юм болоо да гэж бодож байна. Басрвек давж байна. Баяуулгийнхан хаана бэлтгэл хийж байгаа вэ? Сүм дээр л хийгээд идвэс. Кино бол дүрээ сум уу? Мандах Бэмбэртний давхар амтсан дээр цаана. Наранбаатарыг уян тогтох мөшгөд авч байгаа. Саяны унж байгаа Бэмбэртний юм гоё биетээр шүү дээ. Том те. Том. Уян тогтох давхар амдаг, баруун авдаг залуу байсан ч одоо тэгээд их юм тулж барилддаг болсон юм лээ. Өсгөөгийн барилдаа байна да. Энэ Мегморсрын барилдааныг давтаж байгаа. Дэрэлдсэн байна баруун аваад. Басрвекийг ингэдэм ба. Тэ хоёр гар юу вэ? Хариу уцаар нь тэрэ мортчдаг. Тэгэл яваад тэгэл. Мандах Бэмбэртнийг авч байгаа. Энэ 4-5 барилдаа чинь ингээл залгаа болцсон юм л шүү, тий. Тэгээ ерөөс бол нэг дор 5 барилдаа болж байгаа. Ташлам Бэмбаатар хоёр. Энэ зодан доржаас харуул эрдэнэ хоёр. Нөгөө одоолдог залууч. Дахиж хатаа 100 хөлтөд орцсон шүү дээ. Өсгөөрийн аварга хөвгтөөс хойш энэ залуу өст тий. Тийм байлээ. 17-т 6 давсан хүн бол хавдэрж юм бэл. Ихшүүгд үлдсэн ер нь анхны хүн юм бэл. 7 давж ихшүүгд үлдэж байгаа юм. Тий. 17-т бол 6 давсан хэдэд хүн байх шиг байсан. 17 ч одоо хийн өмнөгийн сумья. Тийм ээ сумья газар. Однон барилт шүү. Цолгоо өгөхөөс шууд төрүүлсэн ч нөгөө гончгсорон л байгаа хэвээр. Тий гончгол байгаа хоёр төрүүлсэн. Зүүн золгоон дээрээс баруун хөлөө хийгээд урдуур татах ёстой. Гэхдээ энэ залуу зүүн хөлөө хийгээд татчихж байгаа. За сондой идрот ирөө бусгаад аждаг тийм. Тоогдож тэнцэр болдуулаа. Тэр ч ихтэй шуудгийн нэмэр цаг сайн татаж. За шууд гэл юм л да онцондоо бол тоогдож. Энэ говийн борол хавгагийн анги шүү дээ. Оригинал. За. Төгссөн. Лавгагийн ангиж Лавга ганцаар аймгийн зам байгаа юу? За тийм байгаа. Яг тоогдоо бол байгаа. Бусгаал юм. Тийм ээ, зайлт бусгаатай данзалгаан дээрээсээ зайлж сайн гүйцэлж тэнцэр боллоо л төрсөн. яг хөндлөлдүүлээд шуудгийн барьцааг сайн татаж идэр бат нээж байна. голол дайрсан юм байна. За 6-гийн доо юм хөө шуурхаа. Бус Энэ 10 минут төрсөн юм байна. Их л ордонд туссан тий. 4 барилдаа 5 барилдаа цаг перкел туссан. тэгсэн бэл. За 7 руу орох уу? Дундуур харга хэмжээнүүд л ихэс ерөөд шуурхаа шүү. Дундуур шуурхаа л та. 5-ын даван чэддэн хүн зол дуудсан бай. 4 хүний зол дуудсан. 4 хүнээс зол дуудсан тий. За төвөмгөөс хөрж одоо ингэ 7-оос толгойлж эхэлсэн. Сондойг аваад, буян тогтох ташлан бийг аваад, Мегморсрон 3-аас залуу хийг аваад, Гасирвек мандах 2-оор тонж байгаа. Мандах хоёрын 3 дахь тоноо юу? Тэ 5-6 л дараалан тонцсон. Тийм байна тий. Манд хоёрыг харахад нэг яг нэг хөл авдаг байрын гэж хэлэхэргүй тий. Томчуудын хөлийг бас их олон авсан. Золбоо хадрыг бас хөлийн аваац тий. Тэгээ энэ тэнд усан цолтойг олон хүн хайсан шүү. Аймаг зэрэг нэг 4 давсан хөл авсаар байгаа. Тэ ер нь л бас тун ахтар. Энийг даасан ангийн хүүхдэлтэй. Тэгэхээр л хөл аваад л дээ. Дархан залуучууд очиж өрөлдөж исэн тийм ээ. Тий, онц сурдаг. Их гоё бичнэ. Тэгээд багшийн одоо ангийн хариуцсан багшийн баруун гар гэж бичиг цаасны ажлыг их сайн хийж өгсөн. Тийм бас. Баруун авчаа тэгээ тохоо өрөхгүй бас гоё дарсан шин дээр. Нэлен жин нэмсэн юм байна. Орд би таараагүй. Цэнхрэх байсан байгаа тий. Синхрон злоо. Дархны улсын орд очижээсэ Тэгээ очсон барилдаж исэн санагдав. толгой дотор. Ер нь бэлтгэл бас нэлээ чамбаа хийдэг баха. Ер нь хөдөлмөрч юм баг. Манай байр нэг байранд байдгийг. ажил Ер нь үүрээр л гараа авчиж идэв шүү дээ. Айхтар шүү. Автагаа хамт бас хувийн тийм сангийн бизнес ажил хийдэг. Ер нь хөдөлмөрчтэй. Ташлан буян тогтохыг авч.
бидний жага илбэгдэнгөө өрөлдсөн шүү. Хасч мөшлөө. Энэ нэг амар өрөлт тана. Ингээд энэ үнэн гоё өрөлт. Барьцаа алдаад эргэждэг гэсэн дэр тий. Одоо барьцаа алдаа. Тэгээ Залтан дагуураа хүлээн авч тээж байгаа тэгээд гол болсон. Энэ одоо бас л яг нэг чөлөө төвхийн их спортын юм харагдаад байна тийм ээ. Тэр эхний гар холбогсон үйлдэл дээр гарыг нь тэр салгаж байгаа гэдэг мундаг шүү. Тэр задлж байгааг бол. Уян хатан чанараар барилдааны ерөнхий мэдрэмжийн тэр ер нь тийм байгалийн төрөлхийн өгдөл сайн юм аа. Гарцааг бол тэгэл одоо баг анх урилтал энэ баг шүү. Мөн баг урилдаг багсан. сүн хөл Өнөр ингийн боцор нэг гарааг өч төрүүлж байсан баг шүү. дэрлээ. Анхны урилтанд ингэж мундаг явдаг ховор. Ард нь гараад наа. Энгэр гар холбуулахгүй гоц. Гарын задлаад Тэг мега шүү те. Энд ч одоо дуусах нь гэж бодсон чинь тэгээд хартаа хамтнаа тэн дээр ирж байгаа нэг үнэхээр нэг дөвчин зааны нэг залуу эд үе чим шиг тийм ээ ерхий барилдааных нь маневрууд бол Мондан зэрэг начин энэ төрсөн. өсгөө наанд авч байгаа юм. хонтон зэрнэ чи өөрөө бас их Энэ хоёроос адилхан харагдаад байгаа. би хамаа бас нэг амар шүү дээ. Ондна чингэнд. Рангаа аймагт одоо бүхий үлгий тасрахгүй ундрах сайтай юм аа. Өсгөө шууд гэнэрэс төхөмдсөн. Одоо ингэж чи дөрөв үлдэж байгаа лөө. Тэ. Ингээд дөрвөлдөж байна. 3 нарангаах байсан тий. Тэ 3 нарангаа байсан. 3 нарангаа үлдээд өсгөө одоо энийг нь авсан байсан. Арангаагаас 2 тунаад үзүүр нарангаа үлдэх нь ойлгомжтой. Хэлсэн байсан. За шүгэн дөрөв. Өсгөө ам авч байгаа. Тэ өсгөө. Саруулыг аваад ташлан манд 2-2. Хэнийг авах вэ гэж бодчихсон даа. За мэдхгүй байдаг. Ам бас хэцүү шттэ тэгэл ахвал байлгүй залуу хийг л аваад. Ер нь бол саруул хамгийн эвгүй нь л баг өсгөө байлгүй тий. Энэ ураасаа бол ер нь. Тэг цэнхэр зумаас 2 өнгөлдөж байгаа юм байна да тэгээд. Синкроосыг аймагт хамгийн ер нь их бөхтэй. Тий, улсын баяр наадам нэг жил 2 ночин төрж байсан газар тэгээд бөхтэй л газар. 2 ночин төрөхдөө 2 удаа 2 ночин төрсөн баг шүү. Оо цаа. 2000 онд 2 ночин төрөөд сүүл 2016 онд ням төрж Мондан зэрэг зэрэгүүлчихдэг чинь тий. Цэрэнчимд Тэрсэр 2. Тий 2000 онд бол. Тэгэхээр аргагүй бөхтэй л газар л да. Аймагийнхаа наадмыг тэр Будагийн бат сайхан төрүүлээ, очир үеиг төрүүлээд, нэм очир төрүүлээд хэдэн жил дараа л авцсан бай тий. Тий, зогт эрдэнэ гэж явсан баг шүү. Тэгэх нь үедээ ч улсын зан гомсрон гэж байсан гэдэг. Ташванчгийн бүр бүлэг бас сайн начин тавьсан гэж байгаа. Сайхан хангаалтай. Одоо Ярангаа аймгийн цэцэрлэг хөт яг наад дээр байгаа. За, Шуурагийн Баян мөх гэдэг хүн чинь энэ хүн шүү дээ. Саруул эрдэнийн багш. Тех мөх гэсэн үү? Тех мөх. За, яг тех мөх. Бүхэнчлээд барилдааны клуб. Одоо Амгалангийн 50 бат яг баруун эргээд байдаг шүү дээ тий. 50 бат гэдэг одоо яг энэ саруул эрдэнийн насанд сайн өгдөг. Бас тахгүй. Хинтийн залуу. Хинтийн залуу том өвдөг болттой том. Бас тех мөх их. Тий. За ингээ өсгөө анхудаа үзүр төрөнд болцсон. Төв аймагч одоо баг би 2 төрүүтэй ганцдаас өөр нэг нь хин дөрүүлсэн төв аймагс. Сандгүй. Болоржи Батганбаатар их сайн байсан гэхдээ төр үзүүлдэггүй. Бүхэн судалгааны номонд нэвчирснээр одоо Напал нэг багцаалтаас Тэг багшаасаа хойш одоо эдэн жилийн дараа гэнтэй тий. Ганч чи 12 оны цагаан сарын түрүү өгөх шүү дээ. Сумын зааны. Тэгээ өсгөө болцсон. Жама чараа төрүүлээгөө дөрөвт үлдсэн. Жама дөрөв төлдөж ирсэн. Цагаан сараар шүү бас. Цэдэ дунж ирсэн. Өөрөн ганц зэн дээр ч дунж ирсэн. За баруун нэл ав. Манда гузуур руу гараад эхлээд барууныг аваад баруун дээр өсгөө сайн тогтсон. Гардаг дээр бас их мундаг тогтсон тий. Тэгсэн. Хэнийгээ сүрхэд өвдүүлэл тэгэл зүүнийг авч яйсан да. Баруун болохгүй маань зүүн л гэж бодсон шүү тий. Манд хөнгөрсөн зүүн хаана барилсан. Мандахын эрен бэр нь их доогор гомлоо шүү дээ. Нэг дөрөвтэй хэвэрэл гом шүү. тийм бахин Тэгээ доор тунаад байсан. хамгийн доор л яваад байна шүү дээ зайлуу. Тий. Гэхдээ төрүүлэх хүн ч тэгээ тонжоол төрүүлдэг юм байна дөө. Тэгээд эрен бич одоо нэг хамаагүй өмдөл хамаагүй л байдаг хэрэг. Шууд л дээ шиг. 4 тунаал үзүр төрөөр гарч иж байгаа юм биш тий. Тийм баг. Зүүнний магнаас төрүүлсэн жураг баг болох шүү.
Өөрөө саврах ба тий. А дээр үуч одоо юу вэ? Анх Сумын золтооны барилдуулдаг байх чинь бол нөгөө эрен бэлдэг гэсэн. Оноогоор Бүхий өргөөнийхөө амжилт дээр. Өргөөнийхөө амжилт дээр. Одоо 5-500 хүн бол төрүүлсэн хүн бол шууд нэг дээр гараад ир. Одоо намар орж ил тийм ээ. Үзүүлсэн хүн дараагийн эрен бэлдэг. Их шүүгийн 2 хүн дараагийн эрен бэлдэг. Ингээд тэгэхээр төрүүлсэн хүн бол дараагийн барилдан дээр зүүнийг магнаалж гарч ирээ барилдаа. Нөгөө сумын цолч өөрөө ерөөс ямар ч хэрэггүй болсон байсан байна. Тэгж нэг хэдэн жил барилдаа. Тэгээ сүүлдээ бас энэ араа болохгүй байна. Өөрөөс өлөө нэгэнгүүтээ чансаанд нь хэрэглээд сумын байр наадмын амжилтаар эренбэлдэг болоод эхэлснээс хойш бол зүүнний магнаагаас төрүүлсэн бараг татэрт нөхө. Өөр юм хоор санагдах юм. 18 оноос хойш лөө. Тэр чи яалаа би илийн мөрчээс нэг тэрийг сонсчаал түрүүг олон булгыг аль нэг бодож ийсэн. Бүхий өргө хамаагүй болоод нэг эренбэлэхгүй сумын наадмын түрүүгээр эренбэлнэ гэдэг ихтэл би түрүүг олон булгыг аль гэж нэг бодож ийсэн. Тэгээ нэмхүүлсэн чинь Батбаян цэрний мэдрийн төрүүлэх олон байсан юм байна. 3-4-тэй байцгаас юм уу. Тэр ер нь нөгөө сумын цолны үн цэнч бол байхгүй шуулчих юм өстэй. Тэгэхээр шууд өргөөнийх хэрэмбэрингээ авчихсан гот. Тэгэхээр тэр чинь төрүүлээд байсан бид шүү. За нээлтийн барилдааны төрөө үзүүрт гарчихсан хоёр бүхий барилдаа. Өсгөө зөндөө баах юмрын дээрээс гарч ирсэн байна да. Жаахан мас нэмээд нэг 110 булгаа тавьчулж бас жижигхэн дүү нарийнхан дүү бас биш шүү. Ер нь ийм хэд бол сайхан болохоор юм. Яг санснаар нэмж өгөхгүй л байгаа. Батулга гээд штангийн хүндийн нэг багш байдаг да. Тэр залууд авчиж өгсөн. Ховдын хараа тухай манай баталгаж байгаа. Бидний үе. Батулга багш дээр ер нь хүчний бэлтгэлээ хийж байгаа. Мас нэмүүлэх. 95 л байгаа бол бодож байна. За энэ гоё барилдаан бол 100 толгой дотор аваад дахмаар наваад цацаад Өмнөх нь гарсангүй тий. Тэгээ өмнөх хоёр барилдааны Тэр гоё тий. нэг жаахан мапатай хашлах нь тулчаа тэгээ өсгөө нэг барь заавч гээг өгөх шүү. Тэгээд голоо барилдчихсан лээ. Баруун дээр сайн тогтсон. Баруун ихлээ авсан бас. Хулгаваас орцсон болохоор тэгэл баруудад аваад болохгүй гот нь зүүн ингээл хэрэгээс шилжил тий. Тий, нөгөөх зүүн болохоор Тий. бас зүүнээс нэг тойрч үтсэн баг тий. Мандах чи хэд онох юм? 98 он. Нуруу гол ясандаа бяртай байна л ер нь аваад цацаад байна тийм ээ. Дахмаар нав цацчаад. Төгс эрдэл ингэж нэг гаргаж иж хурдан цацаад гэсэндээ. Монгол улсын гавьяат шагтрын бочирголох НТV телевизээс шагнал гардуулсан баха тий. Тэгсэн. Энэ улирлын цомын цолтол үзүүр өхийг бол бочиргол авах нь улсын чадхгүйгээ ав. Улсын гарын даа шагтрын бочирголог жинжил гавьяат болсон. Энэ гардуулж байна. Мига зааны аав нь баавга давгдэрж гэж хүн. Тэг яга баавга гэсэн хэр галзаа байхгүй одоо баавгатай халц тулсан гэж ярьдаг шүү дээ тийм ээ одоо галзаагүй тулж баавгаг номхруулсан. За энэ ТV телевизийн шагналыг. За манай телевиз шагнал өгсөн байна тийм. Тэгээ энэ бүтэн улирал одоо Сумын заанда. Сумын зааны 4-3 одоо үлдсэн бүгчүүдийг. Танаа НТV телевизийн бүгч яхаа сонцоод оролдог. Юм бэлээ. Лодосон бүх. Шууд луусад штэ. Шууд луусдаг. За мөн одоо нөгөө сая хагасан шууд амжуулдаг сумын золтой бүгчүүдийн барилдаан дээр яхаа аргагүй нэг онцлог нэг бүх байсан нь бол их шүүгч шалгарсан залуу их саруул ярдэн тийм ээ. Тэгээ саруул баянахтай дараа нь таарсан чинь дархнаас бас улсын авиргын эрхээ авцсан юм хэлжидэг шүү. Тэгээ н омаартай энэ саруултай тэгээд 18 наснда мөнгөчин гэнэт ингийн мөнгөтэй очрохтын дүү байгаа шүү. Хэрвээ эдгээр ингээд зэрэг өрөөд ирэх юм бол бас их эвгүй багтай юм байна гэж бодож байсан. Багаараа бол
нэлийн дээгүүр өргөсөн л дээ. Чанга баг тий. Сайн баг. Усан шахбар шүү дээ домоор бол тийм ээ. Тэр хөөрхээрээ тий. Тий. За саруулын барилдаа нэг түүж онцлсан юм шиг байна тий. Энэ зүүнний нэг магнаг хийчихсэн дээ тийм барууны магнаг хийчихсэн баг. Энэ Бямбатөрч говьлтой хүмүүртийн Бямбатөрч гэсэн юм шүү Дамбын Бямбатөрч гэдэг. Тэр заа нэг хийсэн юм байна. 100 тудаагийн барилдаа шүүгэрч ирсэн. Багуутай барилдсан даа баг тий. Хөгөөгийн бат сайхантай барилдсан байна. Баяуулгийн бат сайхан. 9 эрдэнэтэй нэг барилдаж харагдаж байсан. 3 давнд бараг Тэмүүрэгд зантай юм шүү. Тэмүүрэгд зан чи дүүгэрдэж яваад давхар ачхад нараг шагаад арчлаа яалаа. Давхар ачхад нэг 3 бараг багтай байгаа. Тийм. Харцагдаж аваад энэ дээр нь зөрөө давхар ачаад. Арайл дээгүүр тавьсан, түнхээрэн шахуу тавьсан биз дээ манай. Тэмүүрэгдэг. Одон гүнч гэдэг юм да, зоригтой тэр өдөрч бас одтой үеийнхээ хүүхдүүдийг бас нэг юм боддогдуулсан лимэл барилдаан гаргасан да. Би чи юу лээ, хаах нь явж байгаа юу лээ гэд. Тэр чадвар бас уян хатан тийм барилдааны мэдрэмж сайн байна. Хүн болдгол давхраач бол пим бун шүү дээ тий. 4 дээр 9 эрдэнэ баха тий. Багч ус хөөжгүүд энэ давхраачдээ шүү тий. Баруун бас эвгүй шүү. Яртаа шүү. Эрдэнэ баяр уу? Тий. Сая Тэмээр үзээ. Энэ зүүн мордсон баха. 9 эрдэнэ чинь 79 оны залуу энэ дотор нэлээд ахамттай орох баха. Тэгээ хөгөөгийн бат сайхнаас бол арай дүү юм болов? Бараг 30 насны зөрүүтэй шүү дээ чинь тийм ээ. Тэгж байна. Энэ хөгч 2008 онд л байсан. Тавтар цирколтой харилцсан. Хүнчлээд барилдааны хүнд чинь л одоо бэлтгэгдэж байгаа ийм залуу л да. Манай Шурагийн Баян мөнх багш бол өөрөө бас нөгөө маструудын дэлхийн аваргад их олон оролцсон. Дэлхийн аваргаас олон ч медаль авсан. Хүржийн нэг алдарт Куртнайстэд үздэг хүн байлаа шүү дээ ер нь. Одоо бол. Куртнайс ч одоо дэлхийн хошоо аварга. Манай гандах Сумын явдлын тэртээ барилж ирсэн. Инхтиор нэчнтэй. Инхтиор барилж ирсэн дэлхийн хошоо аварга нуруу намтай тэрнтэй гарт барилдаг юм байлаа. Барилдаг хүсэн дээр Төш иргээ давхар амчдаг тийм агуу бөхөлдөө. Оноогоор ялагдлаа. Анхудаа оноогоор ялагдсан хүн боллоо Куртны зэдэн дээр ярьчихсан. Тэгэхээр ч одоо юу гэсэн ч юм бэ. Тэгээ өөрөө хүн чинь олон жил бас нухлуулсан хүн чинь нэг сайн хүн чингийн бүх гаргая гээл зорилгож олон ч хөвгт байгаа юм байлээ. Тэр хинтийн 50 бат байна. Саруул эрдэнэ байна. Одондоо 2008 оны залуучууд. Шахаж татаа дөхөлдөөд. Надад 50 баттайг шгшээд үзээ суусан. Би тэр цог үзчихсэн. Тэгээд дутхгүй сайн хөвгтөөс надад байгаа. Тэгээд бэлтгэлж байгаа цөмөрцөн байгаа даа. Тэгээ нөгөө клубийнхээ камерыг шалгаад нөгөө хөвгтүүдийн бэлтгэлийг хараа суугаад байдаг. Тэгэж ийсэн. Гоё ярилт. Төвчин заал нэг иймэрхүү хүүхдүүд тарж байхад гэсэн нөө орооцолдсон юм барилдаа үзүүлдэг байсан юм да төвч ах. Яа маань өндөр их гоё цэвэрхэн гоё юм а тий. Гоё галбиртай.
Ондна чи бас гоё бийтэй бүгшүүтэй тий. Сайхан шүү. Ерөн цэнхрийн бүгчүүд бүгдээрээ амар тий. Зөвхөн Мандан цэрэн хэдэн оны билээ нэгвэр төрөө үлээ үзөөрүүлээ Үзүүлжсэн тий. үзөөрүүлжсэн. Аймгийн очих юм байна. Хэдэн он юм бэ? 11 оны хавар юм уу? 11 оны хавар. Тий, өсгөрөд барцгатай. Үлдэж. Зааланд. Тий. Нийслэлийн Монгол Ардын намын 85 жилийн гэж барилдаан болж. Тэр нэг сайн барилдаж зүрэлж байсан да. Сүүлд дунд говьд лиг онороор ирээд нэг алтан цамд барилдаа 5 болчихсон тий. Дундгоос таштай зугаарч барилдаж байсан. Мөнхөрдөн нарслан дээр таш харцгаад чи цуг ус бэлтгэлээ ирдэг байсан баха. За түрүү зүрх өрөхийн давсан бөхчүүд юм шиг байна тий. Тийм байна. Мэлгүн даваа юм цагт. Батэрдэн Баярбаатар. Батэрдэн Өвранган Батэрдэн юм болоо да. Сантын ном. Тэг Баян өндөр их болоо. Батэрдэн гэдэг гам бол юм барьсан бас ирээд ташлаа. Батэрд нэртэй сумын заных олон тий. Тэгээ Батэрдэн олон шүү. Энэ Баярхүүгийн Батэрдэн юм болоо гэж бодох юм бэ. За энэ ч түрүү харсан да. Дамбын Батэр шөхөөгийн бат цаахан гэдэг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Mobicom корпорац энгийнийг ухаалгаар. Хуримтлалтай Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. Инжилээ чинь үндэсний өхөө улсын аваргын нэг онцлог нь бол нөгөө сараар нь хөөгөөд жишээлбэл 2006 оны 11 сар төрсөн хөхөд 2007 онд орж барилддаг байсан шүү дээ тийм ээ тэр нэ. Одоо бол ерөөсөө оноор нь 1 сарын 1-ээс 12 сарын 31-нд төрсөн хөхийг ондоо л барилдана гэдэг. Яагаад 10 сарын 1-ээс хойш төрсөн хүүхдүүдийг дараа онд нь оруулаад байсан гэхээр энэ Зогтбаатар нарын бичгийн үед яг улсын аварга намар хийгдээд тэгээ яг улсын аварга эхлэх үед нөгөө хүүхд маань 16, 17, 18 хүрээгүй байдаг учраас дараа онд нь оруулж исэн. Нэг талдаа нэг буруу ч юм байхгүй. Бас их зөвтгөж болохгүй юм хоёр талдаа л байдаг учраас. Тэгээ одоо бол яг хоо чинь дэлхийн нийтэд бол тийм жишээ байхгүй юм чинь. Яг онороо ороод явъя гэдэг. Намар улсын шалтгааны ч өвөл 1 сард болдог байсан үндэсний улсын аварга. Хөтөн нойтонд наашаа цаашаа явах намаргүй ингээд цастай. Тэгээд намар улирал нь болох гоё таарж байгаа дулаахан сайхан ариг цагаан элбэг үед гоё. Бас тийм болгож шалтгаан нь юу юм шиг байна. Өсвөрийн залуучуудын тэмцээн хоёр ч нөгөө байнга цуг болох гэдэг юм шүү. Тэнгүү ч нөгөө нэг залуучуудын наснда барилдах гэдэг. Тэгтэл нөгөө 19 настай өмнөхөндөө байгадаг тийм ээ. Зандуу яг тийм болж өстө өргөн өсвөр залуучууд цуг болсон чинь 18 нас төрүүлчихдэг. Тэгсээр нөгөө уржлынх нь 11 сараас 10 сараас хойш төрчихсөн байдаг. Тэгээ яг барилдах гад байхаар чинь нөгөө 2 өдөр хүн барилдаа яг улсын аварга болцсон чинь залуучууд нэг маргааш эхэлж идэг. Хожин ч юм бол дархан залуучууд нь салж болоод өсвөр нь 21 аймагт 20 болдог гэсэн юм. Иймэрхүү юмнуудаас болоод тэгээд цуг болох юм бол өсвөөсөө нөгөө он шилжихгүй учраас ингэж болов гэж юм шиг л. Яг энэ зарчмаарч одоо ингээд хуучин хэрэг болдог байсан гэд бодох юм бол өөрөнгөө энэ ган толгоо шүү дээ. Ган толгойн насанд чинь өмнө нь дандаа нөгөө 10 сараас хойш төрсөн бол орж ирдэг байсан байхгүй. Сүхбаатарын өсгөө, Ховдын жавхлан, тэгээ Алтуугийн нарамд Хүмүүнгойн даш чамц. Тэгээ нөгөө гантлах чинь сарын 99 оны яг нь хэдхэн сарын зөрөөтэй л дээ. Тэгтээ бол дандаа нөгөө 98 оны 10 сараас хойш төрсөн хүүхдүүд гантлах 99 оны ингээ барилдаад идэг. 3 жилд өмнө орсон хүүхдүүд ч баруун 6 дандаа нөгөө он шилжсэн хүмүүс энэ харагдчихсан шүү дээ. Яг одоогийн зарчмаараас бол гантлах бас арай өөр амжилттай байна. Жишээлбэл Модингийн үндэсний өхөө улсын аваргын 2008 оныхан буюу өнгөрсөн жилээр бол 16 насны эхний 10 хүүхдийн 5 нь 7 оны төгсгөл төрсөн хүүхд байна. Гэх жишээ байна лээ. Тэр хүүхдүүд ч бас нөгөө нэг өсөрч байгаа юм шүү дээ одоо тийм ээ. Тий. 17 нас гэж байхгүй шууд 18 доор. Нэгдүгээр оны хувьд тэгшилж өгсөн сараар хөөхгүй. Хоёрдугаарх нь бас одоо хэдэн жилийн өмнө чинь зөвхөн 9 дүүрэг 21 аймаг гээд 30 хүүхэд л ордог байлаа ш нэг насанд. Сахуулаад. Тэр чинь яг уу бас их чанартай ядармаатай нэг талаа чанартай боловч
тэр 30-аас хойш 100 хүртэл нэг 70 хүүхэд бол зүгээр улсын аврагт орж чадахгүй байх гэдэг бол бас нөгөө үндэсний бүхийн жишээлбэл бүхийн дөрвөнд чинь бүх шатны барилдаанд барилдах эрхтэй гэсэн нэг заалт байгаа шүү дээ. Энэ заалтаар болох юм бол улсын аврагтаа нээлттэй маягаар 100 орчим л хүүхэд ордог нэг 80-аас 100 хүүхэд ордог жилийн жилд. Тэр эрхийг олон жил зөрчигдсөн орж чаддгүй байсан. За өшөө дэше олимп дэлхий гээд олон улс руу бол мэдээ шигшигдэн тэрс улсын аврагтаа жишээлбэл жудо чөлөөтэй улсын аврагт бол нээлттэй орё гэсэн бол орж байгаа шүү дээ. Тэгэж их одоо олон жил хүүхдүүд орж чадаагүй. Хоёрдугаар сараараа жаахан ингэж боомлогдсон. Одоо бол энэ шинэ бүхийн холбооч энэ их нээлттэй клуб албан ёсны клубтэй бол албан ёсны сургууль соёлын оюутан сурагч бол тэгэл тэр юугаар орох болцоотой. Гурав дахь нь бол залуучуудын улсын авраг нэг хэсэг тасраад манай Дархан хотын Бенхэмэр спортын хороо Батлав ах Ховд аймгийн Манхан сүмийн хараад гавьяа тасгалжуулагч Батлав ах ер нь санаачилж тэнд нөгөө Данзангийн Балжин ям манай Батмөнхийн Сүхбаатар гэж залуучууд санаачлаад хэдэн оноос үлээ 2008 оноос үлээ. Тийм ба хүрэн төгс аврагыг өрнөө төрүүлээд хосоо суграа бүрв сайхан гэж явах чинь 8 оноос эхэлж үндэсний улсын аврагыг сэргээж хийсэн баг. Сэргээгээд тэгээд Дарханд нэг хэсэг явж гаад өнгөрсөн жилээс бүхийн холбоо ер нь бол өсвөр залуучуудаа хамтдаа хийгээд хийж байгаа юм уу те. Энэ нь бас яг бас хоёр тийшээ яваад байхгүй нэг дэр жах ачаал үүснэ гэхдээ бас зөв. Яг насны тухайд бол миний бол юу юм зүгээр тэр нөгөө дүүрэг юунууд оруулж штэ. Тэрэн дээр ч бас нэг хэцүү байгаадсан юм юу юм блэ л те. Одоо алдар дээр бэлтгэж байгаа хүн Баянзүрх дүүргийн багш гэх нэг багш орж ирээд Баянзүрхийн багш одоо нэг тэнд бэлтгэгдсэн 3 хүүхдийг авч ирээд одоо медаль аваад байдаг. Хан уулын спорт орооны бөхчүүд гээд аврагын багш нар бэлдээд байдаг, хан уулынхан аваад байдаг. Баянгол дүүргийн бөхчүүд гээд байдаг. Алдартан дээр Бомбаяр зааны дээр бэлдэж идэг хүүхдүүд байдаг. Энэ дээрээс ч нөгөө яг жинхэнэ үндэсний бүхийн багш нар нь биш. Спорт хороод шахаж орчоод байдаг. Энэ бас жаахан хэцүү юм шиг байна. Энийг бол нөгөө клуб юмнуудыг нээлттэй болгоё гэдэг тал руу нөлөөх яриад тэгээ нээсэн. Зүгээр нээсний нэг хэцүү юм нь бол яг зүгээр өмнө нь бол 21 аймаг 9 дүүрэгчин бол тухайн юм дээр аврага шалгаруулж ирсэн л та. Бүх хүүхдийн нээлттэй хийгээд тэр аврагын тэмцээндээ болсон хүүхдүүд нь гарч ирээд тэрэн цаашаа улсын аврагт явна. Нодон зүгээр өргөнд болж байгаа нэг хэцүү юм нь бол нөгөө нэг 80 хүүхэд барилдаад 80 хүүхэд 90 хүүхэд барилдангууд чи 10 зоонд хуваачиж байгаа. Тэгээ нөө эхний хэсгийн барилдаанууд чинь тэгээ яваад ингээд явахар чинь амар удаашрах бэл. 3 нас. Нодон чинь шөнө 2 цагт барилж ирсэн өргөнд. Тэр нь жаахан хэцүү юм лээ. Нэг хэцүү нөгөө олон бугаар чинь тэгээ нөгөө жаахан шахахгүй. Тэгээ яваадах юм бол одоо жаахан хэцүү зүгээр хинтэд бол 4 өдөр сайхан чөлөөтэй тавиал барилдуулах юм байл. Бусдаар бол маргааш шигшээд барилдах гэж байгаа хүмүүс шөнийн 1 цаг өнгөрөө барилдаад гарч юм бас өмнөөс нь жаахан зүрх хөхмөр тэр л жаахан хэцүү юм бэл. Бусдаар тэр нөгөө багш нарын ажил хөдөлмөр юм бодох юм бол нээлттэй байхаас аргагүй юм лээ л. Тэр хүмүүсийн ажил хөдөлмөрийг төвжил үнэлэхгүй бол нэг спорт хороод орж ирээд авчдаг тийм ээ. Нэг салтаас дүүрэг аймгийн 50 чоноол маргааш нь барилдуулаад байгаа юм шүү дээ. Одоо энэ чинь аврах сургууль дээр бэлтгэж байгаа хүүхд чинь дунд хувьд очиод ч юм уу өөр нэг газараас очиод тэр аймгийн спорт хороо нэгээд медаль авчдаг. Тэгээ нэг тухайн аймгийн спорт хороонуудаас оролцоотой улсууд байна, оролцоогүй хүмүүс байж байгаа чинь медаль авчдаг. Тэгээ энд өөр газар бэлтгэдэг. Энэ нь болохоор багш нарын бас ажил хөдөлмөр үнэлэгдэхгүй байна гэдэг юм бас нэлээд гарсан юм шиг байлээ л дээ. Тэгээ нэг газараас бас нөгөө нэг 2-3 сайн хүүхэд бас байгаад байдаг. Тэгэхээр нэг дүүргийн юм нэг аймгийн аварга ичингүүд цаана 2-3 хүүхэд үлдчихэд нөгөө нэг нь шалгарч аваад 2 ч юм уу 3 ч юм уу 4 хүүхэд үлдчихэд тэр 4 хүүхэд нь тухайн тэмцээнд орж байгаа хүүхдүүд юм бас нэлээд дээгүр барилдаж хэмжээний боловч дүүргийн аварга болж чадаагүй гэдэг шалтгаантай энэ төр. Тийм асуудал байсан юм бэл. Алтар дээр нэг сумын зааны барилдаан болж ирсэн чинь талигаа цогцолцоос бол чамаг хийгээд гэсэн чинь батэрд нэг гэсэн. 95 96 оны батэрд нэртэй муу барилддаг юм нэг болон мэдээ гэдэг. Батэрд нь аврагыг сайн байхад барь төрсөн хөөхтөө тэгээд баахан батэрд. Тийм баах юм нэг болон байдаг. Одоо Тэмүүлэн их олон байна. Тэмүүлэн нэр их өгдөг болсон юм байна. Одоо энэ 2006, 7, 8, 9, 10 оныхынд бэлгүүн тэмүүлэнгүүд их болно. Энэ жил чи Батмагна нэртэй дүүгүүд өрцөн байна гэсэн байна. Тийм баг. Одоо тэгээд Батмагна орхон баяр сүх хат гэсэн нэр бол
Сумья бас нэлийн байгаад 6 он олон байгаа. Өсгөө сумья орхон бэрийн нэрийг нөлөө өгж байгаа. Танаа ангид 3 өсгөр гэдэг чи эд оны үед үлээ тийм ээ. Тий. Ихээ өсгөө, аа өсгөө, Эс өсгөө, хас өсгөө гэдэг. Тэгээд бүх улсын юм нэг ч байдаг өөр. тэгэл сумын занаач багш шүү дээ. Манай аймгийн одын яхаа хүүхдүүд чинь бүгд аврагуудын нэртэй. Хамгийн том нь Сумын Озор лөө. Тэгээд Эрхэн баяр, хамгийн бага нь Өсөг хоёр лөө. Орхотын нэртэй. Батэрдэн ч олон шүү. Нэг яг барилтахаар нэг өсгөө нь бас орхон болцсон юм аа. Зөвхөн. Аа. Батэрдэн Отхон баяр өсгөө бол элбэг нэр юм гэсэн баг шүү. Тийм баг. Отхон баяр Батэрдэн өршлөх олон байдаг. Батэрдэн ч яг идэвхтэй барилдаж байгаа Батэрдэн бүр хэд өдөө тоомоос гаргацсан байсан шүү. Дэвжигийн бүртгэлээр энэ төр харсан чинь очиргүй олон Батэрдэн. Энэ жил 2 Батэрдэн нарсан болоо шүү дээ. Тийм, Булганы булганы Батэрдэн, чөлөөтэй Батэрдэн байсан шүү дээ тий. Сумын зан нэг барилдаан дээр чинь 11 Батэрдэн гарсан гэдэг л. Тэг цонтоо цонт. Тий. Тэгээд яг өргөнд ижил нэртэй хүмүүс хамгийн олон шүүгүүрсэн гэрч бас Батэрдэн байдаг л. Сумын занд шүүгүүрсэн хүмүүс дотор ч одоо нэг давхцаагүй 15 6 Батэрдэнээс нь Даниа Батэрдэн, Дамднамын Батэрдэн, тэгэл Батгуугийн Батэрдэн, Булганы нөгөө Батцөрийн Батэрдэн, Жинстийн Батэрдэн гэх сайн барилддаг байсан юм. Баянлигийн Батэрдэн гэдэг Бөхч биш зүгээр ингээд 10 жилийн сургуулиудаар бас хаяа нэг заалмалаар явж байхад тэр багын дундын хүүхдүүдийн нэр их инкрэ болж их гоё. Цөөхөн хүүхдтэй их инкрийн нэр өгдөг болсон юм байна. Аа. Тийм. Одоо Самбар мамбар гэдэг юм. Одоо зүүн тишээ их нөгөө янз бүрийн нохоо мохоо ухан мохон өдрийг өгдөг. Тэр бол одоо байхгүй болсон бол тийм. Маш инкрийн нэр. Скотраймын хэнч тэгж өгдөг ш. Ухангуй. Тий ухангуй. Дорнгой байх юм. Тий. Өөрөнгөө нэг болон цоодлол байх байх. Цоодлууд сайхан нэр. Их л инкри болсон юм байна лээ. Нэрнүүдөө. Тий. Санжаа дамбууд усмод гарч ирэх л баг тийм ээ. Одоо тэгэл гарч ирэнтэй 11 дөхцөн 16 оны түрүү өгчүү тийм ээ. Тэс наадмаас хойш сарын сууж бодох хэрэгтэй юм шиг байна тийм. Тий. Дараагийн наадмын өмнө хоор. Гэл юу нэг баг. Фейслэрээс харж ирсэн юм. Наадмаас хойш хараа 80 хэдэн Батмагнад төрсэн байна гэхгүй шиг. Тий. Хүү гарахаар Батмагнад хэлээ. Тий. Батмагна өөрөө их гоё нэр. Тий. Их гоё. Нэр нь гоё ш. Сайхан нэр л дээ. За сумын солтой хөвчүүдийн барилдааны ярьлаа. Залуучуудын улсын аварганд ярьлаа. Энэ эрх амралтын өдөр ахмадын барилдаан бас болох гэдэг байгаа. Тийм байсан тийм. 3 насны ангилалтай өмнө үеийн одоо хүмүүсээс оролцоотой тийм ивент гэж явах шиг. Нэлээ өндөр байтай барилдаан юм шиг. 30 сая гэсэн. Манай улсын хурлын гишүүн сэд дөрж явах ивент итгэж оролцож байгаа юм болоо. Тэгд болсон. Бүр одоо Петрик өгдөд өргөн нэг болж байсан тийм. Эрт Болж ирсэн. 7 сарын цаан энэ гарч барилдаж. 40 зам барилдаад ч одоо хэд 99 он оны үед байгаа. Нэг болсон тэр болж ирсэн. Их гоё юм билээ үзэхэд. Тэгээд дараагийнх нь баг адиах төрүүлсэн. Дунд ус өөр юм болсон уу? Одоо мэдхгүй 15 онд болсон шүү дээ. 15 оны өргөний бүхэн холбооны 25 жил. Тийм. Тий, 45-аас дээш гээд нэг насаар болсон юм. Тийм байна. 45-аас дээш гээд. Тэгээд энэ жил чинь бол 45-аас 50, 50-аас 55, 55-аас дээш. Гэл. Тэгж байна. Таас бодлох уу? Би авчихгүй. Би одоо ажил ихтэй. Төрүүгийн баталж байгаа. Одоо бол ерөөсөө амжихгүй байна. Ажил ихтэй хувийн хувьсгалын. Тэгээд очиж үзсэн. Миний үеийн хөгжүүлсэндээ байгаа мега зан жам пөрөв гэдэг барилдах байх. Доошо 45-аас дээшгэр ч одоо хэд оных юм 80 оноос 80 он тийм байна. Урагшаа. Мөнхбатараас энэ оролцоод гэсэн. Мөнхбатараас 80 оноос урагшаа. Аз жаргал 78 оныхан сайн баяр Бүрэнбаатар энэ тийм үү. Чаагаар баяр чухлангаар. Танаа алтууг начаа хэд байна. Хүмүүс тэр хүмүүний жил ярих юм биш үү? Тий, алтуу хоёрыг бол харин тэр 45-аас 50 дотор бол алтууг начин сумын огш дээр бас сумын огш жил аймагтаа бас барилдчих би яг нарахад яа. Начин сумын яг чинь үзсэн дээ. Сайхан байна лээ. Наадуу бил тэр тий, жам пөрөв гэх хүмүүс асууж илээ. Тийм. Жамаа бол 72 оных баха манай жамаа чинь тэгэхээр юу юм 50-аас 55-д орох нь шүү дээ. Батлангийн дашка өгш байгаа. Дашка өгч нэг Монгол 97 одоо
төрүүлсэн байсан. Дашбөр өрсөлнө. Тий. Бат хотгон очин ч юм бас барилдаж магадгүй шүү тийм ээ. Төгсөлтийн барилдаанд барилддаг. Бат хотгон уу? Тий. Мишкагийн Бат хотгон 80 орчим оных бол 78 юм болов? Тийм болов. Мөнгөн цоож байгаа юм байна. Тийм байна. Алтан нэлээд зөндөө юм байна. Зөндөө. Алтан игнач нөгөө хэлээд гэж. үеийнх нь улсууд наадын бэлтгэлд гарцсан ингээд тос мосоор өвдгөөн тосолчаад үе мөч өвдөөдгөө сааж ирсэн. Алтан игнач ирсэн ээ. Хажууд нь ирсэн ээ. Ургаа хожуул руу өшгөлж яадаг. Хоп хоп бүтэн дэвтэж гэлж. Үе өвдөөдөх ингэхээр нэг сайхан болтыг гэж бодож яваад байсан гэж. Алтан хоёрыг начны нэгдүгээр том удамтай юм тий. Оройхон барилцсан. Хоёрдугаар ерөнхийн ингээ биеийнхэн бүтэц ингээ их яссайтай барих юм шүү. Яссайтай. Оркестр очоо барилдахад бол бидний золгоон дээрээс л зүгээр эквел тавьдаг шүү дээ. Тэгээд чөлөөтөр энэ чинь мастеруудад дэлхийн аврагт дэлхийн авраг болчлоо. Бэлтгэл өсөх сая хийгээд байгаа. Бэлтгэл баян хийж байгаа учраас тэр их үр дүнтэй биш. Тэгээ өөрөө багш юм болохоор бас байнгын формтой байгаа юм тийм ээ. Тэгээд сайн барилт юм даа. Сүүлэг чи мега цагын өрүүлсэн. Жам өрүүлдлөө. Тийм ээ. Цагаан сараар нэг хийгээ тийм ээ. Үржингийн цагаас. Би бол зээг энэ жил одоо 10 сарын 5-нд Та очиж амжих юм бол баг барилдаж амжих юм шиг. чи бэлтгэл хийж би 15 онд ороход 3 сар шихуу өөрийгөө бэлдэж. Оо тийм. Тэгээ тэгж яваарсан. Шавнартай л үзээд. Тийм номин далаатай л их үзсэн. Тэгэл би одоо барилдах гээд тэгээд тэр үе чи нөгөө хэдийгээ барилдуулаа бэлтгэл хийгээд дандаа зүгтдэг байсан бол загнаад байсан. Одоо би та нарт нэг загнуулахад юм болох юм байна л да гээл тэгэл бэлтгэл хийжсэн. Тэгээд одоо Сумья начин Ширмэнгийн Батыг бумаах интергээл тэгэл барилдсан. Хүмүүлз юм баяр магнаа. Тэгээд тиймэрхүү л. Хоёр шав бас дор үлдчихсэн баг тийм. Өсвөрт нь тэг нөгөө хинтийн Бямбд орж. Бямбд орж алтан гэрэлт үлдчихсэн. За. Юу гэх юм би юм жил наадам бэлтгээд гойж хийж байж бас амар юм лааш. Яа тэр гүүж мүүж гарч байгаа нэрөөсө засвал руугаа гүхтэл нэрөөсө хурд аваал ингээ зүгээр сумьягш. За манаас өмнө говийн Сумья юу? Тэ 80 оных уу? 80 оных. Авраг дээд сургуулийн хамгийн анхны төгсөгч. Хинтийн отхон зөрөг, хинтийн баяра өмнө говийн Сумья гэл. Кавайра гэдэг юм уу? Тэр нь бэлтгэлийг ерөөсө жижиг шар баяраа судал сайхан байна тий. Тийм байна тий. Ямар ч үе бэлтгэлээ л хийжээсэй болсон. Энэ жил оршихох төрийн наадуун шүүгэрчээс наадуун бэлтгэл дээр ингээл бэлтгэл хийгээл байж хахад л тэгэж ер нуруу татчихсан энэ дотор байгааг үдээд хамт гарсан ч оршихохтой гарсан ч 310 татчаал дашиг хүрээ зам руу явчихсан. Нуруу татчаад Дотор шиг. тий. Сая хонгорын уу? Гүй гард дотор. За. Гэдэг бүрэн төгс авраг гэдэг палма өдөөд хамт гарсан байхгүй. 310 нуруу татчаал за маргааш нөгөө дөр нь л хүрээ зам тэгэл. Одоо хүрээ зам чинь шүүгэн дөр бүлөө. Тий. Тэгэл улсын наадуун шүүгэр бол устдаа их шүүгт болтчихжээ. Бэлтгэлийг ерөөсө орхиддгүй улсууд л үнэхээр сайн байна тий. Хойтон жил болохоор өсгөрөд орцог, хүрүүж орцог гэл. Мөнхбаатар 81 оныхоо шүнэн тий. Дахиад 4 жил үлээчүүлдэг нөгөө 84 оны олон монд орж ирэх нь шүү дээ. Мөнгө тавргаа. тийм. 2 зан. Сарамзан болцсон байх та тий. За ингээд одоо энэ хаамралтын өдөр бид нар бас нэгэн цаг үед Монгол бүхийн дэвжээг уран хурцтай чин сайхан барилдаанаараа чимж улсын наадмын сайхан цол авч барилж ирсэн энэ сайхан Ахмад бүхчүүдийн барилдааныг үзэх юм бүрэн боломжтой сайхан барилдаан зохион байгуулагдах юм байна. За ингээд одоо бүхийн өрөө нэвтрүүлгийн 2 дахь улирлын 2 дахь дугаард бас хүрэлцэн ирж нэвтрүүлгээ хамтран хөтлсөн Монгол одоо үндэсний бүхийн улсын тайлбарлагч Наранбаатар ахтай баярлалаа. Ажилтны өндөр амжилт хүсье. За Адиэхүү багштай бас маш их баярлалаа. Цаг зав гаргаж ардын олон хүүхдэд хичээл сургууль зааж ороо намжуулаад бас нэвтрүүлэгтээ ирж оролцсон танд маш их баярлалаа. Баярлалаа. За нэвтрүүлгийн одоо урилгыг хүлээн авч өнөөдөр бас сумын цолтой бүхчүүдийн барилдааныг иргэн дуусгаж сайхан ярилцсан. Заанда амжилт хүсье. Энэ жил бас сайхан барилдаж аймаг цэрэг улс аймагт шөвгөрч сайхан барилдах болтугай амжилт хүсье танд. За. За ингээд тэрхэн мөндөд үзэгч та бүхэндээ энэ телевизийн зураг бүтээж хамт олон мегмар гаргийн энэ цагтаа үзэгч та бүхэнд хүрдэг бүхийн өрөө нэвтрүүлгийн
2 дахь улирлын 2 дахь дугаарыг хүргэлээ. Хамт байсанд баярлалаа. Хамтдаа эх 7 хоногтой иргэн уулзъя.